За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ өглөө өглөө үедээ идэж уухаас зайлсхийх хоол хүнсний талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэе. Эрүүл өглөөний цай өдөр тутмын тэнцвэртэй хоолны дэглэмийн нэг хэсэг байх ёстой. Шинжлэх ухааны судалгаагаар өглөө ходоод хоосон байх үед зарим хүнсийг хэрэглэх нь ходоодны сас бүрхөвчийг гэмтээж ходоодны шархлаа үүсгэх, цаашлаад өдрийн турш таныг ядраах гол шалтгаан болдог. Хоол тэжээлийн мэргэжлэнүүдийн үзэж байгаагаар өглөө өглөө үедээ хизээч идэж ууж болохгүй хоол хүнсний мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь цитрусийн төрлийн жимсний шүүс. Цитрусийн төрлийн жимсэнд дагуулдаг органик хүчлүүд нь өлийн ходоодны байгалийн салс бүрхөвчийг хүчтэй чочроож, чэйж хорсолд үүсгэх суур болдгийг клиникийн түвшинд тайлбарласан. Жүүрж, нимбэг зэрэг цитрус төрлийн жимснүүд нь маш өндөр хүчлэг шинж чанартай байдаг. Ихэнх хүмүүс өглөө эрүүл мэндэд анхаарч байна гэд жүжин шүүс уудаг. Цитрусийн шүүсний хүчлэг чанар нь ходоодны дотор талыг чочроож, шархлаатай бол асуудал үүсгэж болжгүй гэж мэргэжилтэн хэлв. Тиймээс эдгээр жимсийг заавал өглөөний цай хоолныхоо дараа уухыг зөвлөж байна. Эрүүл мэндэд тусдаач ходоод хоосон дээр шүүс уух нь цусны дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг. Ингэснээр хөгшрөлтийг хурдасгаж гоо сайханд ч бас нөлөөлнө. Хэрвээ та шүүс уух гэж байгаа бол уураг эсвэл эслэгтэй хамт уухыг зөвлөж байна. Өглөө жимс идмээр байвал ходоод чочроогч хүсэж бахта гадил, алим эсвэл нэрс зэрэг антиоксидантаар баялаг жимс сонгох нь үр дүнтэй. Хоёрдугаарт нь хар кофе. Өглөөс хэрхүүд хүний биеийг сэрэх, эрч хүч өгөх байгалийн гормон болох кортизол хамгийн дээцэгтэй ялгарч байдаг. Хэрвээ сэрсэн даруйда кофе уувал кофеин биеийн байгалийн кортизол ялгарлтыг зогсоож кофеины хамааралтай болгодог. Кофеин холергины хүчил агуулдаг тул ходоодыг улам их хүчил ялгаруулж өдөөдөг гэж хоол тэжээлийн мэргэжилтэн тайлбарлав. Түүнчлэн хоосон ходоодн дээр кофе уух нь ходоодны хүчлэг чанарыг ихсгэж, ходоодны салтыг гэмтээдэг төдийгүй цусан дахь сахарын зохицуулалтыг алдагдуулдаг. Хоол боловсруулах системд ердөөс илүү их ачаалал өгдөг. Мөн арсны үрвсэл нэмэгддэг. Халагын хурдан задардаг, ингэснээр арс хуурайшиж хөгшрөлийг түрсгэх үндэс болдог. Өглөө өглөө үедээ эхлээд бүлээн ус ууж бие чигшүүлээрэй. Кофений хувьд сэрснээс хойш өглөөний цайны дараа 90 минутын дараа уух нь хамгийн өндөр эрч хүчийг өгнө. Гуравдугаарт нь чихэрлэг амттан. Өглөө үед цэвэр сахар эсвэл чихэрлэг зүйл шууд идэхэд биеийн инсулин даавар огцом өсдөг. Өглөө ходоод руугаа чихэрлэг зүйл хийх нь нойр булчрахад ачаалал өгдөг байна. Инсулин ингэж огцом өссөний дараагаар буцаад маш хурдан ундаг тул өглөөний цай уусан ч хэдхэн цагийн дараа хурдан ядарч сулдж эхэлнэ. Мөн энэ нь чихрийн шижийн өвчний үндэс суурь болдог. Тиймээс өглөөнийхөө цайнд цуснд сахар удаан зохицуулдаг бүхэл бүрийн оёос эсвэл хар талах этгийг зөвлөж байна. Дөрөвдүгüүрт нь энерги ундаа. Өглөө нойрмоглож ившээ хүслээ даван туулахын тулд энерги ундаа уухыг хүсэж магадгүй юм. Энерги ундаанд ихэвчлэн кофеины түвшин маш өндөр бөгөөд эсэн чихрийн агуулмж ихтэй тул цусан дахь глюкозын түвшинг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энерги ундаанд сэргээш, хиймэл, амтлагч, хүчлэг бодисор дүүрэн байдаг. Ходоод хоосон байхад энерги ундаа уухад эзний бичил биетийг алдагдуулдаг. Мөн кортизолыг өсгөж стрессийг бий болгоно. Түүнчлэн арсыг хуурайшуулж батг гаргадаг. Тиймээс өглөө эхний уух зүйл чинь энерги ундаа биш ус байх ёстой юм шүү. 5 дугаарт нь газтай ундаа болон хүүтэн ус.
Өлийн илгэн дээрээ хөргөчний хүүтэн ус эсвэл хийж үсэн ундаа уух нь ходоодны цусан хангамжийг огцом агшаадаг. Хоолой болон хийж үсэн ундаанууд нь нүрс төрөгчийн давхар эслээс хий үүсгэдэг бөгөөд энэ нь ходоодонд хий болж хувирдаг байна. Хий нэмэгдэхэд ходоодны хүчил эрхлүүлсийг үүсгэдэг. Ингэснээр чээж хорсоход хүргэн гэдэс дүүрэх, хихрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Өглөө сэрмэгцээ хүүтэн ус уух нь хоол боловсруулах системийг чочроож өдрийн турш хоол ундаа шингээх үйл явцыг гацаадаг. Тиймээс тасалгааны температуртай бүлээн ус уух нь хорт бодисыг гадагшлуулж бодисын сэлцээг идэвхжүүлэх хамгийн шилдэг дадал юм. 6 дугаарт нь өглөө хүүтэн хоол идэхгүй байх. Америкийн дотрын эмч хэлэхдээ өглөө нь бидний биеийн эрхтнүүд бүрэн сэрж амжаагүй байхад гинт хүүтэн хоол идвэл энэ нь бидний биед маш их ачаалал болдог. Ялангуяа нас ахад тусам болгоомжтой байх хэрэгтэй гэжээ. Хэрвээ та хүүтэн хоол гинт идвэл ходоодонд ноцтой гэмтэл учруулж хүн тохиолдолд зүрхний шигдээс үүсгэж болзошгүй. Мэргэжлийн эмч нар хэлэхдээ өглөө хүүтэн хоол идэх нь эрүүл мэндэд тэмц сайн биш гэдгийг онцолж байна. Тиймээс өглөөс ирсний дараа биеийн температурт орох хүртэл дор хаяж 20 минут хүлээгээд өрөөний температуртай хоол идэхийг зөвлөж байна. 7 дугаарт нь өглөөс ирэнгүүтээ шууд им ууж болохгүй. Ахмад наснуудын онцгой анхаарах ёстой бас нэг чухал зүйл бол сэрэнгүүтээ юу ч идэхгүй сэрсний дараа шууд им ууж болохгүй. Ихэнх имийг өглөө илгэн дээр уул ходоодыг чочроож улмаар ходоодын шархлаа өвчин үүсгэх магадлалтай. Тиймээс өглөөний цай хоол идсний дараа уух ёстой имүүдийг ялгах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал тохирсон юм уухын тулд эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна. 8 дугаарт нь кофентэй цай. Цайнд агуулгадаг кофеин ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтийн тайлбарлав. Хоосон ходоодон дээр кофентэй цай ууснаар дотор муухаар хүчлийг эрхлүүлс үүсэх, ходоод базлах зэрэг шинж тэмдгүүд илэрч магадгүй юм. Тиймээс цай уухаас өмнө уурга ихтэй жууш эслэгтэй хамт идэхийг зөвлөж байна. 9 дугаарт нь халуун ногоотой болон хит тослог хоол. Шүнжээ амарсан ходоод өглөө маш эмзэг зөөлөн байдаг. Халуун ногоо болон тосон шарсан хүнд хүнс нь ходоодны салсны хүчтэй чочроодог. Халуун ногоотой хоол хүнс өлөө үед ходоодны гөрүүлзэх хөдөлгөөний хит огцом идэвхжүүлж салсныг улаалгаж ходоодны хямрал үүсгэх эрсдлийг 3 дахин нэмэгдүүлдэг болохыг нотолсон. Хоол боловсруулах үйл явцыг хит хөндрүүлж өдрийн турш ходоод хүнд оргих, цандах, ходоод улаах эрсдлийг үүсгэдэг. Тиймээс булчин болон биеийг уургаар тэтгэх чансан өндөг авокадо эсвэл зөөлөн зутан шүлэл хийж идэхийг зөвлөж байна. Эрүү зөв дадал хэвшүүлцгээе. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.